Зөөрөний минь манай ажлаас нөгөө MCC ажилчдууд benefit гэдэг юм өгдөг. Сар болго мөнгө өгөө тэрнээс юм авдаг. Тэгээд 5-6 сарын эрхийг нийлүүлээд Primate ийм стейкний махны сет өгсөн байгаа. Тэгээд бүгдээрээ задлж үзцгээе. За энэ болохоор нийт 240 мянган төгрөгийн үн бүхий багц гэж тайлбарлаж өгсөн. За ингээд доторх нь болохоор айгуу гой шарах заавар энэ. Хилээд өгсөн байна. Хилээд өгсөн ингийн шүү, тгий шүү. Тэгээ QR уншуулад ингээд хоороноос нь гоё юу аваарай. Жоруудыг аваарай гэж. Яг энэ нөгөө ribeye steak үү, T-bone үү, юу гэдээс хамаараад янз байдаг шүү гэж тайлбарлаж өгсөн байна. Оо бүр ийм гоё юутэйгаа юм байна. Стейкнийхээ амтлагчийг бүр ингээд өгсөн юм. Энэ дотор нь юу байгаа юм бол орцыг харах уу бүгдээрээ орц нь хар перц, давс, сармис, сонгон, яншүү, улаан перц, кориандр гэдэргээ байгаа юм байна. Nice. Энд чи манай хөхт жоо гүнхтэй адилхан шиг хоол өгөхгүй. За эхний стейк болохоор үхрийн махны одоо энэ хэсэг гэсэн үг. Тэгээ нэр би одоо яаж уншихыг мэдэхгүй тийм учраас нэрийг уншихгүй. 4 ширхгийн махтай стейк байна. За дараагийнх нь болохоор T-bone steak байна. T-bone steak нь 2 юм том мах байна. Тэрмээ магшарч идэх стейк хийж өгөөч гэж дандаа тэгээд одоо тэгээ гоё шарж өгнө. Тэрийг шарахтаа бас та хэд яаж шардгаа бас харуулнаа бүгд гоё хамт идцгэнэ. Энэ болохоор ribeye steak. Ribeye steak нь 1.5 хэд энэ бол нэлээд их байх шүү. Sirloin гэдэг гэсэн. Энийг бас айгүйх гоё л. Энэ яг нь бусдаас бол жоохон зузаан музаан. Би нэг юунд суусан шүү дээ. Стейкний сургалтанд суусан шүү дээ. Тэгээд ихтэй нэг жоох юм ухаарч авсан юм аа. Дахиад энэс гадна бас өөр юм авсан байгаа. За энэ болохоор нөгөө сар болгон авдаг эрхтэр нэмээд 30 мянган төгрөгөөр юм авч болдог байхгүй юунаас Primate тест энэ мах нь. Энэ болохоор гулашны мах, үхрийн мах байна 1.2 кг-тай. Энээс 2-ыг авсан. Энийг айгүй сонирхолтой болох юм би та хэдэд бас үзүүлээд харуулад яа. Өмнөх бичлэгэнд яг энэ өмнөх дээр шарсан чирээ өвчүүний мах чинь байхгүй юу. Тэгээ ингээд өвчүүний сангипсал гэж 1.2 кг. Тэгээд яг сонирхолтой хүмүүс нөгөө хам маханд дургуун мургуун байвал үхрийн мах идэх боломжтой. За ингээд энэгээр хоол ихтэй тэгээд уулзцаая. За өдрийн мэндэ өдрийн морой одоо цаг хараад хэд болж байна. 7:24 болж байна. Гэсэн бэхээр мэдээж play time-аар микрофон асаагааг байсан шүү дээ. За тэгэхээр ямар хоол авсан бэ гэхээр Ajisen Ramen-ээс spicy авъя гэж бодсон. Чи илээч дандаа нууцаар юу. Тий, мэдээж хоолны хүн уусаа хоолоо зүс унгах хэрэгтэй тий. Тэгээ Ajisen Ramen-ээс spicy ramen байна уу гэж асуусан чинь spicy байхгүй гэхээр тэгвэл spicy болгоод өгөөч гэж асуудалгүй тэгье гэж хэлсэн. Тэгээд Ajisen Ramen-ээс spicy ramen аваад тэгээд чи хуушур идмээрээс хуушур авцсан байна. Энэ хойно болохоор Royal Heart-ыг тоглож байна. За, ramen-ы харцгаая. Яг хөө мэдээж нөгөө жирийн юунаасаа жоохон юу харагдсан шүү дээ тий. Авч явж байгаа сам авч жоохон мяан чаа. Энд чи хуушур идэж байна. Энд чи дангаа бай, түүний ихнэр уянга хоёр байна. Зүгээр л уянга л шүү дээ. Агаа ихнэр. Агаа зүг. Би яг гангийн панчаа болсон шүү дээ. Чи намайг найзаа гэж боддог юм байна. Би чамаатай илүү найзлсан мэт яг үнэндээ. Амьдрал хэцүү байхад бол Playtime миний бодлоор юу юм шиг байна. Food court нь 2-3 газар өөр газрууд байх шиг байна. За шүлээ амсч үзье. $32,000 гэсэн. Хотод энэс арай хямдхан байх хэрэгтэй хаа. Өөр хүмүүсээс амсуулж өөр хүмүүсийн реакшныг хараад ихгүй одоо байнга минийхийг харсаар уйлж байгаа биз. Бүгдээрээ манай найз уянгаараа шилжицгээе. Илүү жоохон хятад шүлж өгөн тий.
Яах вэ? Тэгвэл юм байна. Гоё биш үү? Ядарсан үнд яах вэ? Yeah. Hey yo guys, it's your boy Ganga Bang. What's up? Instagram.com Ганgamorон. Тийм болохоор би өнөөдөр үштэй энэ YouTube-ийн channel дээр зочингоор орж иж байгаа нэгэн сайхан ээж аавын хүү Ганgamorон бий байна. Тийм болохоор өнөөдөр яасан бэ гэвэл штэ Юлонгийн хоол идсэн. Юлонгийн хоолн дээр юу яасан бэ гэвэл Юлон гэдэг юм хараад нинхэн хэрцсэн төмөстэй өхрийн махан хуурга идмээр байсан боловч Юлонг маань яг өөрийнхөө үндсэн хоолоо хийгээгүй. Тийм болохоор хуушир идсэн. Хуушир бол гоёсан. Тэгээд Ajisen бол миний хувьд бол миний амьд үзсэн хамгийн гоё раманы газар. Maybe Япон явж үзээгүй. Maybe ч тэгээд гоё газар очиж үзээгүй байж магадгүй. Гэхдээ still миний хувьд бол угаасаа миний ч хамгийн гоё раманы газруудын нэгэн ба би бараг бол нэг сонгоё Ajisen гэж сонгоно. Гоё. Үнэхээр гоё. Яг л энэ base soup нь өөрөө яг тэр Ajisen-ий яг гол ясны шүлний base-тэй тэр нь өөрөө амар гоё. Яалчгүй халуун ногоотой болохын тулд халуун ногооны хятадын тэр амтлагч хийсэн болохоор шүү дээ тэр хятадтай болчаа. Надад бол easily 8 10-аас 8. Үнэхээр гоё. Амар гоё тал. Надад бол яг таалагдчих. Хамгийн гол нь бейсний амт нь шүү дээ мэдрэгдээд байхгүй бас. Хуушурыг хардаа хуушур нь 3500 нэ юм байна. Why tonkatsu karikatsu биш дээ. Даач кариго зүгээр тонкатsu дэх. Баяа хоо. За би хоолоо идье. Би амар үсчээ. За бүгдээрээ сайхан олцоорой. Дараагийн хоолороо эргээд уулзцаа. За өдрийн минь плей таймаас орж ирлээ. Айгу үсэж чинь. Тэгээ одоо юу хийх вэ гэхээр Prime-ийн T-bone steak энэ яг чүчж хөлдөвтөрдөө байна. Сайн гисэг нь. Уул нь бол өмнөх орой морин тасалгааны температурууд тавьж байгаа шар бол их гоё байдаг. Дааш би тэгж чадахгүй өлсөд нь тэлмэн өлсөж өглөө гэдэг. Тэгээ хачрууд нь ийм байна. Төмөс шарна, корн шарна, чинжүүтэй, сарамстай. Хамгийн гоё нэг амтлагчин цаанаасаа бэлэн байсан Prime дээр. За энэ ч Токио хөвтөж байна. Сайн уу минийхөө? Мах идмээр л байна уу? Тинчээ болохоор дагшаш air fryer-ээр хасаацсан байж байна. За ингээд хоолой хийх процессоо эхэлцгээе.
стейк шаарлаа. Бэлмүнийг болохоор арай well done байж магадгүй яг хариулт тавыг арай жижиг юмс учраас. Нэх бол нэгэн гайгүй роо байх хэрэгтэй гэж бодож байна. За идэв. Бид хоёр амар өсөж чинь те. Өнөөдөр юм дээр Чи well done болчих. гоё хөхтэй нэглээ. Би T-bone steak-д маш дуртай. Аймаг үзүүлэх мэ. Маш гоё зүйлх мэ. Янзын гоё болж байна. Намлагч нь айгүй гоё юм шүү дээ. Тийм байх те. Аха. Давас пейс rosemary тэ өөр ганц хоёр юмуд байна. Ийм гоё амттай юм. Яг юу гэдэг юм бэ? Орчин яахгүй юу? Ястагаа ойрхон хэсгийг үзүүлээ. Тэр нь хамгийн роо байх хэрэгтэй. Тэр нь хамгийн гоё байх хэрэгтэй. Өөхөн өстө гоё. Prime-ийн T-bone steak нь өмнө нь бас дайггүй байдаг те яриа. Тийм. Ийм ягаа. Харст гоё шаарч баярлаа. Хүслэнгийн шаарсан ногоог үзтгэе. Би болохоор бүх юмнуудыг угааж цэвэрлээд бэлдэж өгсөн. Тэгээд хүслэн бүгдийг нисэн. Би будааг нэгшсэн. Ногоо нь хагас болсон болохоор янзын гоё зохиж байна. Шилжүүлэх хэрэгтэй юм шиг. Түмсийг дөрөв төрлийн хамтсан талаад Ийм яа. хараа. Жажлаач Нэг тийм. долоо. Жажил. Маландаа яж. За 10 сэдв. 15. Баяж. Хамгийн дуртай стейтмент болохоор надад маш гоё. Баярлалаа. Магаагүй мана. Асаа болсоорой. Чагалтаараа. Баярлалаа. Токио сайн уу? Токио бит хоёр өнөөдөр өглөө сайхан сэрүүхэн байхаар нь хүрээлэнд хурж ирээд байж гинэ. Токио сая замдаа 2 баалаа. 1500 удаа шээлээ. За нэшрэш. Томноха хараш шүү заяа Токио. Зэвэрч. Шүмбүл. Хөөе. Excuse me. Заваа мэдгүй шүү. Пүү. Нэшр. За нэшр. Хүйе. Тамнаха араш ойлаа за. Хүний баас шээсэн дээр хөргөж болохгүй. Сайн уу? Бид хоёр өглөө юу ч идээгүй. Тэгээд нааша ээж аваа хоёрын лагер руу ирж явах замдаа бэлх зоог гэд хөөрхөн жижигхэн газар оллоо. Өнөөдөр дөнгөж нээлттэй ээж байгаа гэж бид хоёр саацтай. Тэгээд гуляш өндөгтэй ураг гарч ийн гинэ. Тэгээ хийцтэй цааш. За. Ээж нэрээ юу гэнэ? Янзын хийцтэй цай. Тэ гоё л харагдчих. Өстө гоё. Махан гоё зөөлөн байна. Гоё өгрөө махан. Хөөрхөн мантуутай гоё юм аа. Нэг салат. Манайх ерөөсөө юм хямтай салат хийдэг байхгүй юу? Би тэгээ хаяа хямтай нэг салат идэх дуртай. Гоё бай. Амттай байна. За би өндөгтэй урган идэх. Өндөгтэй урган Таны мата. энэ махта будаа мутаатай. Гоё нарийнх ирсэн луунтай. Амтс. Юм чи дүүд тоо гоё гоё. Ой хоми. Тэр болсон тий. Өнөөдөр нээж байгаа юм шүү дээ. Тэгээ өнөөдөр л анх удаа нээж байна. Тэгээ бараа материалаа зөвлөлтөж явах юм басж байгаа. Үнэхээр Зүгээр тий. Тэгээд яванда гоё зүгсрэн шүү дээ. тэгээ бод өгүүлээ.
Тэгээд ирсэн чинь нөгөө махан үлдүүгээрээ тэгсээр одоо нэг мантаа тавьсан. Жог хамгаалж байгаа. За хаана вэ гэхээр тань бэлэх зоог гэд газар байгаа. Тэгээд хоол айгу гоё юм байна. Айгу цэвэрхий юм байна. Тэгээд өнөөдөр шинээр нэг зурчаас ингээд гадааны юм хөөхөө. Хуушур авахгүй загцсан байж гин. Тэгээд хуушураа хүлээж гин. Тэгэл ээж ав ирээл тэгээд лагерлог байна. Өнөөдөр өөрөө шорлог хийх. Би танарт хөөх юм харуулах гэсэн юм аа. Энэ баваад энэ эсхийгээр хийдэг байхгүй юу? Энийг ski felt art гэдэг Instagram байгаа. Айгуу хөөрхөн нэг нь ингээ 15,000 тэнгэрийн зүйлс. Би энэс хоёрыг бас 2 цох авсан. Өмнө нь бас зөндөө авч исэн. Айгуу гоё хийдэг охин байт юм аа. Зүгээр л тэрийг хэлэх гэсэн юм. Би танарт нүдний шилээ зөөж үзлээ. Би бас энэ малгай гэжтэй. Таиландын мангогоос 25,000 авсан. Гоё бэ нүү? Агуу 50,000 авсан шүү дээ ярьж байна. 100,000-аас 50,000 хэмжсэн гэсэн. Тэт нэг юм төмс байна. Зя. Ийм гоё. Үхрийн махтай гэсэн. Nice. Гоё түлхий би юм түлхий тэгээ халуун дуртай. Сонгонтой, ногоон сонгонтой тэгвч. Юу ижэнал энэ та? Тийм үү? Хамаач нь гурилан айгуугаа криспи махан татсан мах ирнэ. Juicy байна. Ой. Хоёр гэж штэ. За бай. Бата. Зя шорлог гинэ. Шорлог хийх гээд үхрийн гинэ хоньны мах авсан байна. Энэ лагер бас гэрэлгүүл. Ер нь гэрэлтэй газар хоол хийх заяагүй юм шиг байна. Ингээд хоньны гуйны мах дөрвөлжин ирчихсэн. За тэгээ сонгонгоо том ирчээд тэгээ амтлнаа. Одоо тонуулчихна. За энэ ос технологи гинэ ээж аваа YouTube-аас үзсэн заавал энийг хий гэж байна. Кука курортная юм уу? Юу гэ та? Кука курортная. Таны өстэй. Асар хилд орсон юм байна. Тэгээд яг энэ нөгөө үлдсэн соусын болохоор юу ячиж болно л доо. Усны саунд хийгээд тэгээ шотлоо хийхдээ дээрээс нь цацах соус байна. Нэмэх юм уу? За манай ээж бол нэмдэг гэж. Хийсэж. Ганц шорлог хийх гэсэн чинь 90 тонноос баасан тохиолж байгаа ч гэдэг. Аа. За ингээд таглаад. Хоньны мах чамч тэрэн дээр нь төбс лоон хийгээд шүлэн дээр нь юу хийсэн гэж мөг бокчойтой юм шүл хийсэн байна. Өнөөдөр авсан баян зүрхийн шинэ өнний мах. Жижигхэн тавг ах уу дийз. Яг би манай аав мах аваа гэж томорсон боловч манай аав яг газар мах орсон чинь хоньны мах 19,000 төгрөг. 19,800. Тэгэхээр шөмсөн татаад. Шүлэн аягүй гоё шүү дээ. Хэмжээ гоё шүү дээ. За сахарц. За. За десерт жүр үрийн пирогны цоглог папури. Пирогны папури. За тэр нь чиз кейк юм шиг байна тий. Энэ нь болохоор шоколадтай юм байна. За нэг нь болохоор юу юм гэхгүй. Энэ болохоор Тэгээ нэрстэй. Наатхан дээр тэгээ зүгээр хараа юугаараа халбаараа хийчээ.
Зя түн өглөөний цай бэлдсэн байна. Ийм гоё боол бэлдсэн байна. Нэмэлтээр ээж 2 чиз гаргаад ирсэн байна. Энэ blue cheese байна, энэ энгийн cheese байна. Манай өглөөний цай, Сиднейгийн кофег аяхтай. Манай үзэгч гисээ үзэж байгаа бол энэ аягыг чинь дандаа хэрглэж байгаа шүү гэж хэлээрэй гисээ. Талхарч чинь артисан талах гэсэн. Гоё аяганд нь би ууж ийн өнөөдөр. За гоё нэ таргана. Тарга гоё. Амс гоочээ. А жоохон зүрэн бол ярен хийсэн чи бүр гоё. Амар питантай тарга амар сэтгэлэн байдэн штэ. Тийм биш. Айгу айтаахан гоё. За би өндөг идэнэ. Энэ 6 минут чансын өндөг. Дотор нь юм байдаг хөөг. Тэгээд дээрээс нь давс маус перц мэрцээ. Тэгээд ч болно. Тэг басгүй ч амттай шүү дээ. Би давстай доктортой штэ. Би давстай. За. Хөөхөж. Зя бүх хоолууд нь гараад ирлээ. Энэ юу вэ? Байцны салат юм уу? Энд шарсан мөөг байна. Энд луунгийн салат байна. Энд шарсан ногоо байна. Ээж энэ чиг томатны Амтлагч хийсэн. энд улаан манжингийн салат байна. Энд чи табуле юм шүү баг. Баг тийм. За ингээ пивинот. Өслөө шорлогоо амсч байна. Ямар вэ? Амтнаас гоё. А манай аав бол хатуун гэж. Тэгэхээр хатуун махад таарсан. Энэ бол аягүй зөв юм. Тийм үү. За. Яаж тартай бол тоо? Ногоон шүү гоё. Мас давс пейс амтсан юм шүү. Сарамстай. Самстай. За наа тавтахаар заяар. За. Ногоон гоё. За баярлалаа. Сэрмэн айгу махан зөөлөх юм. Сезен хатаад энэ үе аль хэсгийнхэн махнаас хамаарат гэж. Төлөвлөлийн жоохон түгээчихгүй юу ээж хоёр. Хатуунуудын Тийм. төлөвлөж. За фатуш. Фатуш ч гоё шүү. Нэг фатуш биш баг саалсаар хуул юм эссэн. Яа, Токио гадаа гарч зөлбөрж байгаа орж ирсэн. Хөлөө чи харууллаа. Хөлөө харуултаа. Хөлөө харуул гэдэг ийм хөлт. Нөгөө хөлөг чар. Шарах гэсэгт. Цэсэрэг чар. Өнөөдөр хагас өдөр тэгээд өнөөдөр Тэлмэнийг ажил дээр хамт ирээд Тэлмэнийг жолоочоор явж гин. Тэг өнөөдөр Малчны хотод гэдэг газар дээрээд Тэлмэнээ саунд терапи хийх гэж ирсэн байна. Би яг энэ хажуу талд нь та хэдэд Facebook ч юм Instagram аль нэгийг тавьчих. Тэгээ та хэдэн бас хараарай. Айгуу гоё ингээд ирээд ретрит хийгээд амраад хамгийн ч сүлжээгүй юм байна. Бацүмбрээс цаашаа яваад байгаа юм байна. Тэгээд эрэхтэй энэ хойноогоо кроссоор замаас тусаад авчт юм байна. За тэгээд энэ хойно байгаа энэ хойноогоо энэ асар дээр нь хүмүүс өглөөнийхөө цай, өдрийн хоол мол бүх юм идээд явд юм байна. За тэгээд бүгдээрээ одоо цагаан хоолтойгоо цагаан хоолтой. Тэгээд хоол нэтэх гэж явцгаая. Өвөл эндээ 2 гээд авчаад аха тэгээд массажны хавчтай байран тэгээд хаяар яг очвол Өвсөн дотроо